Та яг аль нутгийн хүн юм бэ? Хөсгөл үгүй юу? Хөвсгөл аймгийн Хатгал байлоо. Тэр сум төрсөн. Гэхдээ Улаанбаатарт. Ер нь ууг бол юу гэсэн. Харин далайн сум. Хөсгөл аймгийн чинь яг юм шар юм сайвар шаргал хүмүүс үүдэг. Ногоо нүдтэй хүмүүстэй. Тийм цагаан шаргал. Намайг Орос сурж байгаа хүмүүс чи Монгол биш ээ гэдэг гэсэн шүү дээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын нийгэмлэг гэдэг нэр нь ямар одоо тийм статустай гэхүү одоо зорилго ач холбогдол нь ямар одоо юм байгуулсан. За та өдөр төгсөлийн гишүүн. За тэгээд ер нь бол телевизийнхэн бид нар таныг замын цагдаа гэж нэршилтэй байх үеэс л одоо бүхэн урандаа гэж маш сайн мэддэг. Баг өдөр болгон гүйж очиж мэдээлэл авдаг байсан. Тэгэхээр яг энэ утгаараа таны одоо энэ ажил үнтэй холбогдсон бах тий. Тэгээ энэ манай байгууллага бол манай нөгөө бид нар хамтарч мөр зэрэгцсэн энэ албан зүтгэжсэн нөхдүүдийн маань байгуулсан нийгэмлэг. Одоо бид нар бол одоо энэ замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой бүх төрлийн үйл ажиллагаанд янз янзын байдлаар оролцоод явж байна. За зүгээр эднээс ингээд өрдөөд хэлэх юм бол бид нар одоо энэ замын нөхцөл байдал аудит гаргах гэдэг юм уу хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйлс бусад одоо чиг үүргийн байгууллагуудад мэргэжлийн мэдээлэл арга зүйн зөвлөгөө өгч гэдэг юм уу дээрээс нь нэмээд одоо энэ зам тээврийн хосол хэрэгт шинжилгээ судалгаа хийж дүгнэлт гаргах ийм үйл ажиллагаанууд явуулаад ингээд ийм төрөмөс байгууллагад ингээд ажиллаж байгаа. Тэ. Тэгэхээр энэ маань бас одоо бидний нөгөө хуучин зүтгэж ирсэн албатай маань одоо зүс ойролцоо адилхан гэсэн үг. Тэгээд энэ албанд л одоо бас үргэлжлүүлээд явж байна л гэж ойлгож байна. Манайш нэг сонин гэдэг нэртэй ихээр зочдоосоо би заавал нэг сонин сайн сонсдог. Ер нь та одоо ингээд сурагч байх юм гэх юм уу эрэгтэй хүүхдүүдээс ингээ асуухаар би багш болно эсвэл ихэнхдээ цагдаа болно гэдэг шүү дээ. Тийм өрөөдөл нь байсан юм уу эсвэл таны аавч гэдэг юм танай гэр бүлийн юм цагдаа хүмүүс байсан уу? За тэгээд тээврийн цагдаагийн алба за өмнө нь бол замын цагдаагийн газар гэж байсан. Тэнд бол та маш олон жил ажилласан тий өрөвдөлтэй. Тэгээд хурандаа гэдэг цол авах хүртлээр ажилласан биз дээ. Манай өвөө бол дотоод явдлын яамд ажиллаж байсан юм билэ. Офицер цалтаа. Тэгээ би багаас одоо энэ хүмүүсийн яригадаад байгаа нөгөө хүүхдийн дээрлэхэлт гэх нэг юм яриад шүү дээ. Үе тэнгийн дээрлэхэлт. Үе тэнгийн дээрлэгч гэдэг юм. Тэгээд миний бага нас бол бас бидний бага наснд бол одоо тэр нөгөө багш заадах бие биенийгээ тэр дээрлэх бэлгэдэг ч арай юу ажилтай. Одоо нэг шиг ийм хортой тийм биш байсан болов гэж ингэж хараад байгаа. Тэр үед бас л нэг юм бие бинийгээ зөгтөг зоддог том битэн жижигээ дээрлэгдэг жижигээс судтаагаа дээрлэгдэг тийм ээ нэг ийм юмнууд байсан. Тэгэхэд л миний бие ер нь тэр үеэс худаад ер нь за би ер нь энэ бусрамг байдлыг арилгахын төлөө тэмцдэг хүн болно. Одоо манай эхнэр ч одоо битэр чинь нэг анги шүү дээ. Тэгээд 10 жилийн үү? Тийм эхнэр болох хүн дээр бас дандаа хэлдэг. Би ер нь цагдаа болно. Цагдаа болж энэ олон болохгүй байгаа энэ юмнуудыг би зэгцэлдэг хүн болно л гэж ярьдаг байсан. За тэр мөрөөдлийн хаанд аваач гэсэн Монголын цагдаагийн одоо байгууллага орсноос хойш дандаа л ацтаадтай явсан. Энэний маань үр дүн юу гэвэл би иргэдийнхэн аюулгүй байдал үргэлж шудан шудраг иргэдийнхэн аюулгүй байдлын төлөө явсны маань бас нэг үр нөлөө болов гэж ингэж харддаг шүү дээ. Тэгээд дээрэс нь Монголын цагдаагийн хурандаа гэдэг нэр хүндтэй цолыг 10 жил бас тэмч мууг авч явсандаа одоо хүртэл бахархаж явдаг. Тэгээд одоо нөгөө инэршийн мөнх бүх хот гэдэг шиг л таны энд чинь байнга л насан турш чинь хурандаа гэдэг нэршил байнга дааж яваад байгаа юм тий. Тэр нь бас сайхан бахархав шүү. Тийм одоо тэрэндээ бол үнэхээр баярлдаг шүү дээ. Одоо миний охин миний өр хүүхдүүд бол одоо манай хурандаа бүх хот гэхээр бас намайг би ч нөгөө нэг сэвлэлийн байгууллагуудтай ойролцоос та нартайгаа эрэгтэй хавилгууд нөлөө явдаг байсан болохоор тэр тий одоо бүх хот хурандагийн хүүхд гэдэг юм уу. Одоо явж хат. Чи манай бүх хурандаа явж штэ. Та наашаа суу гэдэг одоо юу гэдгийг бас л нэг энэ албаны маань буюу тэ та бүхэндээ юм ойрхон ард түмнийхээ бас аюулгүй байдал өдөр тутмын энэ юутай холбоотой мэдээллүүдийг өгч сэрэмжлүүлдэг байсны маань бас нэг буюу юм болов уу гэж харддаг шүү дээ. Тий. Замын цагдаагийн газар гэдэг нь яг төлөөлжсөн хүмүүс нэг төр ах тэгээд энэ их хотох бүхэн хурандаа идрээдэг байхгүй. Яг л нүүр царай гэх юм одоо тийм байсан. Яг тэр чинь нөгөө бидний нөгөө нэг албан тушаалаараа томилогдсон ажил үүргийн хөөрөөрөө бид нар тэгж явах хэрэгтэй байдаг. Тэгээд тэрнийхээ тулд бас тодорхой хэмжээний бэлтгэл тэгээд олж авсан нөгөө сургалт
соёнгийн эрүүлэх ажил энэ бослогоноор олж авсан нөгөө мэдлэг мэдээллийнхаа дагуу тэгээд одоо нөгөө хийж одоо бидний хийж гүйцэтгэж байгаа үүрэг чиглэлээ ард түмэнд бас мэдээлж ард түмнийхээ дэмжлэгийг авч тэдгээрийнхээ аюулгүй байдлыг хангах энэ чиглэл рүү бол бид нэр одоо энэ ихтер одоо тэр манай экот тэгэл бид нэр явсан л да. Энэ нь бол одоо хүртэл яг хүн чинь ингээд тим юмыг олон жил ингээ хийгээд ирэхээр одоо ингээд хэдийгээр гавьяаныхаа амралтанд гарсан ч гэсэн тэр ажлаа үргэлжлүүлээл ингээл болсон болоогүй юм хийгээл те бас нэг ганц нэг айлын өрх гэрийг амбуулын бүрэн бүтэн байлгачих, аюулгүй байлгачих, аюулгүй байдлын мэдлийг олгочих гэсэн энэ чиглэлээр барай явж байгаадаа би бас баяртай байдаг. Замын цагтаа гэдэг хүн бол өвөлчтөр, эдрээсийн хүүтэнчтэр, бороотой ойдчтэр ингээл зогсож идэг тий. Тэр надад аюу гой бахархам санагддаг. Одоо маш олон удаа тийм замын цагтаа нарыг одоо таарчлаа. Тэгэхээр одоо коп 17-г үе ярьж л цагтаа нар байж гин тий. Баяр наадмын хуу ярьж л байж идэг. Тэг яг нэг юм бахархам зүйл нь танд ямар үеүүдэд ирэн төрдөг вэ? Энэ замын цагтаа босно нь. Манай хэв журмын цагтаа гэж бас байгаа шүү дээ тий. Яг тэрнээс ялгаатай. Цагтаагийн албач угаасаа сайхан албалтай. Дандаа л иргэдийнхээ амгалан тайван байдал, эрүүл мэндийн төлөө одоо нойр хоолой хасч эрүүл мэндээрээ хөгжиж ингэж явж байгаа л залуучууд шүү дээ. Тийм ч утгаараа бол одоо ер нь бахархгүй байх юм бол баг байхгүй те. Ер нь одоо жишээлбэл одоо энэ иргэд хүүхэд багчууд те энэ хөшөө хүмүүсийн аюулгүй зорчуулах нөхцлүүдийг хангуулж ажил хийсний дараа би үнэхээр их баярлдаг байсан. Би ийм юм хийж чадлаа. Энэний хүчинд жилд насардаг байсан 55 хүүхэд 49 болж буурлаа. 500 гаруй хүн насардаг хэрэг маань нэг 2 тоогоорч гисэн 2 нэгжэрч гисэн буулаа. Энэ мэдээг сонсоход цагтаа өний хувьд үнэхээр юм бас баясал аз жаргалтай тийм үед байдаг байсан да. Ард иргэд хүн зооныхаа аюулгүй байдлыг хангацсан ийм үйлс маань прагматик болсон юм дээр л бид нар маш их сэтгэл ханамж авдаг та. Одоо жишээлбэл согтоовар тэрвэрлж олоод урд хэтрүүлэх гэх янз янзын оцтой заавал зам төврийн ослоолж төгсдөг энэ зөрчлүүдийг бид нар илрүүлж байна. Тиймээ эдгэр маань илрүүлэхгүй бол энэ насваралт энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн игний доорх энэ эдийн материалаа хүртэл хэдэн зуун сая хэдэн тоогоор өсөхийг хинж мэдгүй. Тэгэхээр манай иргэд маань энд манай цагдаагийн байгууллагын энэ хал үзэж халуун цолоод толоосон залуучууд маань та бүхний аюулгүй байдлын төлөө энэ дээр ингээд цаг наргүй өдөр шөнөгүй ингээд зогсож идэг юм аа. Тийм учраас та бүхэн маань хүндэлтэй хандаж тавьсан шаардлагыг биелүүлж өөрсдөө Монгол Улсын зам үйлдвэрийн хууль тогтоомжоор биелүүлж мэддэг сахин биелүүлдэг юм бол та бүхний аюулгүй байдал хангагдчихна. Тэдгээр залуусын ажил хүртэл хөнгөрөөд яах нь вэ? Одоо аль талдаа ингээд амар амгалан болох нь шүү. Танд нөгөө сайн болоо сайхан муу талаасаа нөгөө одоо ингээл одоо ч гэсэн бодогдод идэх тийм траума эсвэл сайхан дурсамжууд байдгүй. Энэ албыг би 24 жил хаасан. Тэгэд хугацаад тийм сэтгэл зүйн одоо хүртэл мартагддаг юм байлгүй яах вэ? Маш олон байдаг. Тэрнээс зүгээр ганцхан мийг би ингээд дандаа санаж явдаг. Тэр гэдэг нэр усын юу гэж хэлээд яах вэ? Цогцорлогондоо зүйл хэрэгэлсэн үедээ 3 сартаа хүүхд их нэртэйгээ одоо энэ авцамчдын гудмаар хөдөлгөөнд оролцож явж байгаад мөргөлдөөд 3 сартаа хүүхд нас орцсон. Ийм осол гарч ирсэн. Тэгээд тэрэн дээр зүгээр ингээд бодож явах тэр нөхрийг манай цагтаагийнхан барьсан бол эхнэр нь одоо юу гэдэг нь жолооч ч гэсэн гэр бүлийнхэн ч гэсэн за муу цагдаа нар зүгээр явж явах тэгэл яавал гэж очичихд байсан гэж хэлдэг тийм ээ. Тэгээд баригдаагүй гай болж явж байгаа. Тэр хүүхэд нь нас орчдөг байхгүй. За тэрний дараа бол нөгөө манай цагдаагийнхны чинь та нар энийг барьдгүй юм уу гэл бас юм ярьдаг байхгүй. Тэгээд ийм бас нэг юм жоохон атармаатай нөхцөл байдал үүсдэг. За тэгсэн чинь замын цагдаагийн бид нар чинь 3 давхарт байсан шүү дээ. 3 давхарт хүмүүстэйгээ суужсэн чинь гадаа нэг эмэгтэй л орилж шгараал гэсэн бүр зүрхжсмээр. Тэгээд би юу болчих вэ? Яаваа юу болсон болоо гэдгсэн чинь нөгөө эмэгтэй байсан. Тэгээд тэр эмэгтэйгийн хөрх юм тэр 3 сартаа хүүхдийн намд нь эвлэгдэж явах хэвээр ангир цагаан уург нь цементийн шалан дээр хасгарцсан. Ингэр нь орцсон нулимс сүүндээ. Би өөрийнхөө хүүхдийг ганцхан удаа хөвүүлчихье даа гэд орилж шгараад ухаалтаад сэрхээрэл хөвүүлчихье даа гэд орилоод тэр мэдрэмжийг би аваад энэ
офис сууж байгаа бүх хүнээ зам дээр гаргаад энэ согтуунуудыг бүгдийг барьчих юмсан гэдэг тэр сэтгэл зүйн байдал одоо хүртэл надаас арилдгүй. Тим юм гаргахын төлөө Монголын цагдаагийн залуучууд зам дээр зогсдог байхгүй юу? Тим л аюултай үр давхартай. Тэгэхээр энийг л манай нөхдүүд маань ойлгож ялангуяа зам тээврийн хослолтой авчид байдаг энэ ноцтой энэ хослуудыг зөрчлүүдийг ерөөсө гаргахгүй байх. Стохгүй. Зам зэгтээд хамтарч ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй одоо мэдхгүй албаар ч юм уу санаатаа санамсгүй ч юм уу одоо ингээл хийж байгаа ажлыг бодлуулаад шүүмжлээд өөрөө юу ч чадахгүй байж ээж эсвэл одоо юу гэдгийг дандаа тийм шүүмжлэхийн донд туссан юм нөхдүүд тэгээд одоо манай албаруудаа ярьдаг, доромжилдаг. Тэгээ янз янзын одоо юу гэдгийг одоо энэ сошиал машал гэдэг юмараа шүүцдэг. Ингээд тэр юм хийх гэж байгаа, хэрэгжүүлэх гэж байгаа залуучуудын маань заргийг мохоогоод байгаа юм нөхцлөтүүд бас байна шүү. А энэ өөрөө юунаас болж гарч ирнэ гэхээр саяны л бид нэ ярьдаг энэ Монгол Улсын зам үйлдвэрийн дүрм гэдэг юм чинь өөрөө цусаар өчгдсөн ийм дүрм байдаг. Тэгэхээр энэ дүрмээ биелүүлээ явах юм бол ядахтаа зам тээврийн бас бусдын буруугаас ууж орлоо гэхэд их зүгээр хамгаалагддаг гэдгийг л бас энэ ташрам хоёлаа хэлчихэн зүг багтай. За тэгээ хоёлаа нөгөө багц асуултууд руу оръё. Би нөгөө бүр задлаагүй. Яг гэвэл энэ зам тээврийн одоо таны сая цусаар бичигдсэн гэд онцолж байна те. Ер нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрм, за энэ зам тээврийн осол аваар маш том сэдв. Бас ингээд нэг 45 минутанд яриад тусгашаад хүндрэлтэй. Тэгэхээр би багцсан асуу гэж бодож байна. Хоёулынхын саяны ярианаас улбалал ерөөсөө л нөгөө согтууж болооч. Өрүүлний ард буюу жолооны хүрдний ард ямарваа нэгэн согтууруулах хундаа их бага хэмжээгээр хэрэгсэн бол суухгүй. За яг замын хөдөлгөөний энэ дүрмдээ яг тэр залд чи яг юу гэж байдаг вүлээ? Яг л ерөөсөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрм согтууруулах хундаа зүйл хэрэгсэн үедээ жолооч хөдөлгөөнд орцоо хөрвөлнө гэсэн байдлаараа л байж байгаа шин. Тэгээ энэ чинь тэгээд зөвхөн согтуутай холбоотой асуудал биш ээ. Эн чинь одоо замын хөдөлгөөний дүрмээ ингээд хүмүүс мэддэг бол ингээд хит ядарсан үедээ хөдөлгөөнд оролцохыг хариулж байгаа. Дээрээс нь нэмээд өвчтөй хүн байна, тийм ээ. За дээрээс нь нэмээд хит ууралсан. Хоорондоо одоо манайхан жих стресстэй очиж байна. Гудамж самд ингээд харж яхад бие биелүүгээр дунд хорвоо гаргаал хэрэлдээ яваад. Энэ уур хөндлөл чинь ерөөсөө энэ өөрөө шинжлэх ухааны үндэслэлтэй асуудал байхгүй юу? Одоо энэ бидний эрүүл одоо юу гэдгийг шөнө 6 цагаас дээш унтсан хоол ундаа идсэн уурж марлаг нөхрийн одоо самбаачлах хугацаа бол одоо 0.8 секунд ч юм уу нэг иймэрхүү байх хэвээр. А тэгвэл энэ согтууч болооч чи өөрөө тэр уусан хэмжээгээр тэр нь уртцаад мэдээлэл хүлээж аваад хариулах чадвар нь буурчдаг ийм асуудал. Тэгэхээр энэ нь өөрөө зөвхөн согтууч болооч нөлөөтэй биш. Одоо зөвхөн согтуул яриад байгаа. Үгүй. Тэр хүнтэй муудалцаад алан хэдэн чамайг чи жижиг машинтай би том машинтай гэж хэлж явж байгаа хүний ууралсан хүний самбаачлах хугацаа доотлон нахаал тэр бүр 2-3 руу орч. Тэгээд мэдээлэл хүлээж аваад хариулах чадвараа алдаж байгаа л гэсэн. Тэгэхээр бас энийг бас давхар анхаарах хэрэгтэй. Дээрээс нь нэмээд унтаагүй ядарсан үедээ жолоо байж. Маш аюултай. Согтууч болооч бас аюултай үйлдэл байдаг. Энэ өөрөө ерөөсөө шууд л хүнийг зам дээр осолтой авчиж хохироодаг л ийм асуудлууд л байдаг л та. Тэгэхээр эднэрийг тэгэд ингээл хориглоод байх тусам одоо ингээд гаргаад ингээд нуугдаад яваад байгаа нь өөрсдөө л юм уу хин нэгэн хүмүүсийн хайртай хүмүүсийг энэ эрсдэлтэй авчиж байгаа санаалтай бүрдэл гэсэн үг байхгүй. Үүнтэй холбогдуулахаар нэг согтуугаар тээврийг хэрэгсэж жолоодох гэдэг дээр энэ согтуугаар тээврийг хэрэгсэж жолоодод байгаа муулгаарч гэж байгаа байхгүй юу? Муулгаарч гэдэг чи бас нэг ёсны хараал үг яваад байна тий. А тэгтэл тэр хүнийг 5-аас дээш жил одоо жолоо барих эрхийг нь хасаачтэй гэдэг байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл согтууруулах хундааны зүйл хэрэгсэн үедээ нас орсон хүмүүсийн 70% нь согтууруулах хундааны зүйл хэрэгсэн үедээс болсон байна гэдэг статистик товар гаргаад ирвэл яг миний үед одоо жишээлбэл хууль зүйн яамныхантай би энийг сая төгрөгөөр таргадаг болчихооч ээ. Тэр үедээ их мөнгө. Одоо энэ насаар нь эрхийг хасаад өгөөч ээ. Гэдэг ийм асуудлуудыг бид нар яг нь шугамараа л тавьдаг гэсэн. Одоо та ойлгож байна уу те? Одоо та битээр та сэтгүүлч би цагдаа штэ. Эсвэл одоо юу гэдэг хууль зүйн яамны нэг юу вэ гэж бодъё тийм ээ. Тэрийг хариуцсан субъект вэ гэж бодоход би тэр хүнд одоо юу гэдгийг юугаа авч боломжгүй штэ. Би өөрийнхөө албаныхаа статусаар за ийм байна гэж дамжуулаад явчих хэвээр. А заримдаа бол яг би нөгөө өрсөн сэргийлэх ажил хийдэг байсан учраас бүр яг хууль зүйн яамны тэр юу хариуцсан, цагдаа хариуцсан нөхдүүд үүдийн хууль эрх зүйн одоо бодлогыг дэмжих хэлсэн мэлцээр нь очиад яадаг. Ийм болгомоор байна гэдэг сандаа хэлдэг байсан. Энд тентхийн одоо чуулга уулзалт хурал зөвлөгөөн дээр.
Тэгэх юм бол одоо юу хэ Монгол хүний амнаас эрүүл мэнд энэ хар зам дээр чинь аврагдах юм боломжтой байна гэдэг уурал жишээлэн гуйж жишээлд янз янзаар л хэлдэг. Одоо тэгээд надад одоо тэр зөрөх төлөвтэй яаж явахдаа загнаад ундаг гал одоо ихэнх хүмүүс ярьж байгаа хэвчээ. Тэг чинь эн чинь нөгөө нэг янз янзын төрөөнийх шиг тийм кейсүүдэд бодонгот эн чинь хүн бас тисэх хязгаар юу гэж байд юм бэлээ. Тэгээд тэрэндээ очингуудаа эмоцсондоо ороод нөгөө яриагаар ингээл хаяа та нартай ярьж захтаа ингээл яачдаг зарим сэтгүүлч нь хүртэл та давхаа хүн айлгаад байгаа. Би ямар тэр чинь зөрчсөн юм уу? Би хүүхдээ ингээд бүсийн бүслээ явдаг нь оддог гэл тэгээд би өө за ахыгаа уучлаарай гэдэг ингээл явдаг штэ. Тэгэхээр манай цагдаагийн байгууллагын аль багшд бол үүргээ хууль зүйн дагуу гүйцэтгэж байгаа гэж ойлгож бодно. Тэгвэл эн чинь өөрөө богино урт дунд хугацаа гэсэн юм юмтай явна штэ. Маш олон бас хүний эрх цаана яригдж байгаа асуудал шүү дээ. Хүний эрх яригдж байгаа асуудал. Үндсэн хүний одоо эрхийг бас хамаагүй төгөөж өчөөд байж болохгүй. Тэгвэл энэ хүний амнаас эрүүл мэндийн төрөнтэй холбоотой ийм нөхцөл байдал үүссэн үед бол энийг заавал хийх ёстой асуудал гэж би хардаг. Хардаг. Одоо та бүхэн ингээд сая асуудлыг ийм болгочоод бүр согтуулаханд ирэхгүйгээр тэрвэрч одоотой согтуу байх юм бол одоо баг 3 жилийн хорихал оноодаг болсон шүү дээ. Тийм ээ. Ийм байгаад ахтал гараал штэ. Тий. Тэгэхээр арай л султаад байна гэж бодохдохгүй байна уу? Султаад байна гэж бодож байгаа. Чангадчих юм бол бүр чангадчих юм бол яах нь вэ? Тэр тооч нь статистик чинь хэрэгжил ухааны одоо үндэслэлтэйг гаргасан юм дээр статистик тооч нь прагматик хэлбэрээр орох юм бол буураад ирэхлээр ийм л боломжтой. Одоо бид нэр ингэж буруу ойлгож болохгүй. Зөвхөн тэр хүнийг хохирох гэдэг юм шиг ойлгож болохгүй шүү дээ. Энд чинь өөрөө тэр хүнийг бас хамгаалж байгаа үйл ажиллагаа байхгүй юу? Одоо шилбэл би арх уугаад одоо явах тийм хоббитой нөхөр байл та тий. Тэнгүүд л би чинь тийм эрх зүйн ноцтой зохицуулт гараад ирэх юм бол би уухгүй тэр хэрэгтэй хөвгт орохгүй хин нэгний хайртай хүний амь насыг бүрлэхгүй нэ шүү. Тэгэхээр энэ аль аль талаа хамгаалсан ийм л зохицуулт гэж ингэж боддог шүү дээ. Тэ. Баян онгор явж байгаа Төв аймгийн Галууд суманд аваарсан. Тэгээ одоо тэр яаж шийдэж байгааг бас тодорхойгүй байгаа. Эхнэр нь өнгөрсөн 5 сартай бор хоолнд орчихсон хүүхэд нь өнгөрсөн. Хоёр нь амьд үлдсэн шүү дээ. Тэгээ том нь өнгөрсөн. Энэ дэр нэг юм байдаг. Би түрүүнээс хэлээд байна шүү дээ. Одоо бид нар энэ зарчих хэсгээр ингээд төлөвлөгөөнд оролцоо явж байхдаа энэ Монгол Улс замын өдрийг биелүүлэх юм байхгүй. Хөвгөрийн хориглоноход явж л байна. Замгүй газар зам гаргаж явахад хориглоноход явж л байна. Явгооны зарчих хэсгийн явгооны гарцсан дээр зам тавьж өгнөхөд явж л байна. Ингэж явж байхад яг энэ их зүүн харилцаанд ороод ирэнгүүтлээ мөргөдөж шүгэж хүн амин хүний амин хөрөнгөтлаад дөрмөө яриад эсвэл танд хүн хаваа явж байна. Энэ байдлаас шалтгаалж байгаа. Шууд хэлэхэд. Тэгэхээр энэ өөрөөсөө заавал зөрчигдсөн үйл ажиллагаанаас болж байгаа. Тэрийг яаж шийдэх гэдгийг одоо жишээлбэл энэ л бий. Тэрнээс бүх хин нэгэн мэдэх боломжгүй байдаг. Тэгэхээр ер нь хамгийн зөв юм маань юу вэ гэвэл энэ нөгөө түрүүний яадаг тусаар бичигдсэн энэ дүрм чинь өөрөө шийдэл ухааны үндэслэлтэй байгаа шүү. Энийг л баримтлаад мэддэг, биелүүлдэг байх хэрэгтэй байхгүй. Тэгэд яагаад би тэрийг ингээд дахиад яриад байна гэхээр нэг хүчтэй байхгүй. Одоо гэр бүлэрээ мэдээж манай Монголын 100 богинохон. Тэгээд нэг амралтаа тааруулаад зундаа нэг хэд хоног за 15 хоног өөр одоо хэд байдیں۔ Ядаж 7 хоног тий. Ингээд нутаг ус руу яваад ирээ, хөдөөсөх нь гараад ирээд ингээд явдаг. Гэтэл сүүлийн 2 жилд иймэрхүү иргэдийн тоо буураад байгаа гэдэг ийм статистикийг бас хэлсэн. Тэр нь яагаад тэгэхээр нөгөө хөдөө орон нутагт ингээд аваар осол болоод өөрөө ингээд аюулгүй байдлыг хангаа явж итэл нөгөө нэг нөхөр урсгал сүрж орж ирээд эсвэл гүйцэд төрүүлж агаад аваар осолд оруулаад гэр бүлийн нөгөө нандан хайртай хүмүүсийн ингэчглэр нөгөө хөдөө явах айцтай болж гэнэ гэсэн үг. Айцтай. Жолооч гэдэг бичиг баримттай нэг нөхөр л явж байгаа шүү. Тэр зөрчсөн үү? Зөрчөөд байгаа үст. Бид энийг л таслан зогсоох хэрэгтэй. Би энийг л хэлээд байна шүү. Тэр зөрчсөн жадхан жолооч, зөрчөөгүй жадхан жолооч. Тэгэхээр аль энд хамаарна, энд хамаахгүй гэсэн ойлголт байдаг. Бүгд л энийг саган биелүүлэх ёстой. Одоо энэ буруу өрөөлтөй Монгол улсын стандарт зөрчсөн байгаа 70-80% эзэлж байгаа машинууд чинь зам төвийн осол бүгдээрээ ороод байгаа шүү дээ. Тэгээ эдгээр чинь одоо тэр тохиогоор нэг амь хэлтрээ явж шүү дээ. Энэ чинь ерөөсөө угаасаа л энэ зам дээр чинь энэ анханаас нь ингээл харахад Монголын зам үйлдвэрийн дүрмээр баруун гартлаар явуулна хичээл бүгдээр ингээд 70-80% зүүн гарталтаа өрөөлтөй төвийн эслүүд явж байгаа шүү дээ. Ер нь. Тэгээ энэ өөрөө гэрлийнхэн тусгал хөртлөө өөр байдаг, техникийн үзүүлэлтийн хөртлөө өөр байдаг. Тийм учраас одоо орон нутгийн зам шөнө өдөр хамаагүй гүйцэтгүүлэхэд айгүй хүндрэлтэй байгаа тийм тэл байгаа. Тэгэл энэ ийм юмнуудыг бид нар ер нь засаж залруулах ёстой. Тэгвэл энэ дээр тохирсон хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин биелүүлэх
зайлшгүй энэ тохирсон үйл арга хэмжээ ажил арга хэмжээ зохион байгуулах юм шаардлага үүссэн байхгүй. Тэгэхээр тэр эсрэг урсгалд ороод тэр явж байгаа нөхчин бас л одоо жолоочлоо гэж. Тэр нь яасан гэвэл санаатаагаар ямар захиалах таллах хийх гэж байгаа ш. Нэг бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаас болсон байгаа. Бүрэн бус байдлаас. Одоо юу гэдгийг гинт нөгөө бүрэн бус тээврийн хэрэгслийн онцлогооных нь буруу онцлоод явуулсан байжгаад өөрөөлийнх нь таг мултраад эсрэг урсгалд орсон байх уу? Эсвэл тэр нөхөр хит ядарсан үед нөгөө хөдөлмөр амралтын гормиоч орчоод 10 хэдэн цаг унтахгүй тээврийн хэрэгс жолоож явж байгаад зүүр мүлээд эсрэг урсгалд орж ийн үү? Эсвэл одоо аваатайгаар хэрэлдээд муудалцсан гэж гэж орилж явж байгаад орж ийн үү? Эсвэл согтуу байна уу? Энэ бүгд учир зүйтэй. Тэгвэл тэрий чинь энэгээр бид нар хориглоод өгсөн шин. Тэгвэл энийг тэр эсрэг урсгалд ороод түүнийг мөрөхгүй явж байгаа нөхрийг зогсоохын тулд энэ цагдаагийн байгууллага үйл ажиллагаа явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр даанч хүн хүч мөрөхгүй байна. Тэр хаа байсан 1000 км-ийн замд уул нь бол цаасан дээр нэг тэдэн километр тийм пост мост гэж байж идэг. Тэрийг одоо цөр засаг дэмжиж өгчих юм бол манай цагдаагийн байгууллага тэрийг тавиулах чинь. Тэгэх юм бол яах нь вэ? Бид нар ядахтаа 1000 км явах ч бол эндээс нэг камер тавьж аваад дундаад нэг камер тавьж аваад явсан километрийн хэмжээд хой хой гэдэг бол бас харааж өргөж болтгоо амьд үлдэх юм магадaltaй л байхгүй. Та өөр дээрээ боддоо. Тэгээд 12 цагаас би дээш явж байгаа л яах нь вэ? Нэг ингээл бүр хүн гэдэг чинь дахирлага талаас унтах ёстой шүү дээ. Тийм учраас цагдаагийн байгууллага ядарсан үедээ битээ тээврээс жолоодооч л гэдэг байгаа байхгүй. Тэгэхгүй манай нөхдүүд яаж вэ? 12 13 цаг тээврээс жолоодоод явж шít. Хайртай хүмүүсээс суулгачаад. Тэгээд нэг нүд танихад чинь орон нутгийн даа 80 км цагийн хурд явж байгаа. Нэг ингээд нүд аниад нэгтэл бид нар 100 м газар 200 м газар туулна шít. Тэр замд бүхүр мал тэмээ морь машин тэр юу вэ? Тэгвэл эрэг сууд байхгүй шít. Тэгэхээр ерөөсөө л би хэлээд шít. Айл нь ерөөсөө л Монгол цамын хөдөлмөрийг айл замдаа биелүүлэх ёстой. Бүрэн бус тээврийн хэрэгслээр хурд гэтрүүлээд яваад байгааг бол санаатай гэх зүцгээс өөр үндэслэл баг байхгүй гоцтой. Чи боддоо цагдаагийн байгууллага хэрэг газар дээр очиод хийх процесс ажиллагаа гэж байгаа. Тэр ажиллагааны дагуу бүгдийг хийж байгаа. Тэгээд согтуугаас нь өрөөлөөс нь хин яасан ийсэн гэдэг нь бүгд тогтоогддог. Энэ өөрөө шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаагаас өөр судалгаатай энэ тусгай хийдэг технологитой асуудал. Тийм учраас тэн дээр бол энэ нэгдсэн багт нэг ч үдчих ч гэдэг ямар нэгэн энэ иргэдийн нөгөө иргэдэж явахдаа мэдэхгүй учраас хадах хэрэгтэй л дээ. Гэхдээ мэддэг хүний үед би хэлэхэд тийм гарах боломжгүй. Яагаад гэвэл эн чинь зөвхөн цагдаа шийддэг ч асуудал биш. Тэгэхээр энэ хэргийн газар дээр очисон ганцхан бухад очдоггүй шүү дээ. Би ч одоо хэргийн газар очихдоо нөгөө мөрдөнтэйгөө очин, прокурортойгоо очин, бүгд шинжээчтэйгээ очин, бүгдээрээ очиод шинжээч шинжилгээгээ хийн, бухат нь протоколоо хөтлөн, прокурорын хяналтаа тавина. Ингэж явдаг асуудлыг одоо манайхаа ингээд бас сайн мэддэггүй учраас нэг хадас ирэх юм байдаг. Хадаж шийдэж болно. Тэгтээ үндэслэлтэй байх хэвээр. Ийм үнэхээр буруу зүрх юм гарч ирвэл мэдээж цагдаа аль байгууллагууд нь энэ гасан буруу юмудаа бол засаж салруулах боломжтой шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол нэг манай иргэд маань эргэлзэх тийм одоо шаардлага байхгүй тийм. За тэгээд нөгөө таны хэлж штэ амраагүй тий олон цагаар явсан ч гэдэг юм энэ бүх ингэ нөлөөлдөг. Үүн дээр жолоочийн даатгалын ач холбогдол маш их үн цэнтэй юм аа гэдгийг ер нь сүүлийн жилүүд маш дөрвтэй ойлгуулж байгаа. Энэ нь нөгөө шүн одоо арганга хөвсгөл сэлэн хинтэй гэл энэ зу явлаа л тэр болгонд шүн жолооч нар гэрлээ шилжүүлж байгаа нь маш цөх 10-20%. Дийлэнх нь баггүй. Үүнтэй холбоотой юу? Үүн дээр ирнэ. Тийм энэ даатгалын байгууллагатай би чинь бас яг насаараа хамтарч ажилласан шүү дээ. Ер нь бол тэгээд бидний нөгөө хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд бид нар чинь бас нэг дэмжлэг үзүүлэх ингээл хамтарч ажилладаг гэсэн. Гэхдээ яг ингээд мэрэгчлэтний хувьд ч гэсэн хувийн хувьд ч гэсэн Монголын даатгалын байгууллагын ажиллагааг үнэхээр түүхий байна гэж боддог. Энэ хүмүүсийн хийх ажил аюух. Энэ хүмүүс хууль эрх зүйн зохицуулалттай болчоод тэгээд ерөөсөн материалын тал руу явцсан болов гэж би хараад байдаг. Энэ даатгал гэдэг систем чинь олон улсад ямар утгаараа бүрэн хөгжсөн байдаг вэ тийм ээ. Тэр утгаар нь л хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Жолоочийн эрх хэрэгтэй төндөгдөж хогс таарахгүй шүү дээ. Бүр энэ системийн энэ бүр юм системчилсэн яаж процесс нь явагдах вэ гэдэг загварчлал хүртэл надад байдаг. Би бүр даатгалын тэрийг өгчөжсэн. Та нар ингэ хийгээч. Та урьдчилан сэргийлэх ажлыг хийх хэрэгтэй шүү дээ. Даатгалын байгууллага. Хүнээс мөнгө аваад байгаа шүү дээ. Тэр мөнгөөр урьдчилан сэргийлэх ажлыг осол хэрэг баг гаргуул та. Тэгвэл тэдний тэр нөгөө фонд нь нэмэгдэн шүү. Тэгээ тэр нэмэгдсэн фондороо тэгээ яхаа өөртөө туслахгүй үстэй чинь тэр олон мянган жолооч нар цугласан юмыг нээлттэй энэ цугласан мөнгнөөс чи би таныг
санхүүжүүлээд энэ замыг чинь зарчлаа, энэ тэмдгийг чинь тавьчлаа, энэ тээврийн хэрэгслийн онцлогооны байгууллагыг бид нар бий болгочлоо. Таныг нөгөө нэг яасан мөнгөөр чи ингэчлээ. Тэгээд зам тээврийн осол маш хийгээд байгаа тэр дүрм зөрчиөр яваад байгаа нөхдүүдийн юуг нэмэт өгч хэрэгтэй шин. Даатгалын. Би замын хөлгөөний дүрм би зөрчдөг байхгүй юу? Би зөрчдөг чинь би одоо 50 эд мянга ч юм уу 100 төлөө. Зөрчдөг тэр нэг нөхөр бол хэдэг төлөх ёстой юм. Сая төлөх ёстой шин. Би ингээ 2 жил дүрм зөрчөөгүй байсан чинь миний нөгөө төлдөг 100 мянга чинь бүр 50 болгочлаа шүү дээ. Хөө энэ 50 мянгаараа хэдүүлээ одоо айгуу гоё мах захаа авъя гэд ингээд бичингүүт л би айгуу олон хүнд энэ даатгалын чинь бас амьд юм бэ. Гүнөгөөнд осолд орохгүй ингээд осол хийхгүй ингээд дөрмөж биелүүлээ яваад байгаа хүмүүсийн чинь басгадсан юм байна шүү дээ гэдэг мессежийг авчих юм бол даатгалын байгууллага ажил цөмгөө л явчихна. Би тэгж л боддог. Тэгэхгүй эдгээр ч одоо босон болоогүй ингээд боолж л өгвөл ингээд баптистлал ингээд хүний мөнгийг зүгээр авчих гал ингээд байгаа юм шиг надад санагдаад байна. 3 жил гэдэг ковод тавьж өгөө тэрний дараа тэр хүн 3 жил ямар ч дүрм зөрчөөгүй бол би тэрийг нойлно. Тэр 3 жил дотор 30 зам тээврийн осол орж баахан хохирол учраас үнийг би маш өндөр одоо даатгалдаг болгоно. Тэр ягаад гэвэл хариуцлагагүйсээ бэгтгээд. Тэнгуут тэр нөхөр яах вэ? Нөгөө нэг саяг төлөх гэж байгаа нөхөр чинь бухад ягаад 50 мянга төлөө би ягаад саяг төлж байгаа юм гээд бас нэг хүн хонтойгоор бодноо. Энэ хүн чинь 2 жил зөрчөөгүй жил зөрчөөгүй шүү дээ гингүүт тэр хүн саяасаа буулгахын тулд яах нь вэ? Зөрчдгүүгийг нэнд орж ирэх юм шүү. Тэгвэл зөрчдгүү хүмүүс олон боцвол энэ авах гээд байгаа мөнгө чинь тэдний өссөн хэмжээнээс нь хэтрээ тэд нар мөнгөний сонирхолтой болоод зөвхөн энэ даатгалцаг гэдэг жолоочийн их шинжилгээ ажилтдаг болох юм шиг санагддаг. Тэгэд энэ зам дээр ослон мосл гэдэг юм дээр одоо ингээд зам хаагаал метр боор явж идэг бол одоо бол инэт асуудал гэж би хардаг шүү. Энэ даатгал цаг дайлан ч гэсэн. Тэр сүлжээгээрээ системээр хамаг материалуудаа хөдөөж аваад шийдэл цагдаа асуудлаа шийдэл торгоол эрхэн хуулиараа байж торгохгүй тэр торгохгүй даатгалын байгууллагын ажил биш шүү дээ. Хоёр хүн бууж ирэл уцаараа зураг авдаг ч юм уу бүх хэвийн газрын бодит байдлыг ингэж авч өгөөл шийдэл ингээл явалт. Тэгээд цагдаагийн байгууллага буруутайг дуудаж ирэл эсвэл энэ юугаар нь тэр торгуулаа юугаар нь явуулчихдаг шүү дээ камераар. Ингээд асуудлыг шийдэл тэрийг зөрчилдөггүй болгоод даатгалаас зогц хэмжээг нь өгжүүлэх гэж би ингэж бодоод байна. Замын цагдаагийн тээврийн цагдаагийн албаныхаа өрсөн сэргийлэх ажлыг ингээл нойр хоолгүй одоо ингээд хэд нөхдүүд яваал гэдэг цагдаагийн газрын өрсөн сэргийлэх гээл бүгдээрээ яваад байдаг. Хууль зүйн амныхаа яваад байдаг. Даатгалынхны хийж байгаа юм гэж хаана вэ? Нэг хэдийн цаасан дээр нэг хэдийн тавьчихад тэгээд ингээ очиод даатгал авахгүй өө чи болохгүй чамд өгөхгүй яадаг гэдэг үнэлгээ чиний гэрээ контракт бүү юм бол. Дүүл тэр нөхдүүд сонгохгүй байх шүү дээ. Манай даатгалагч нар. Тэгээд тэр за яадаг ч байсан та нарын асуудлыг шийднэ. Тэгтээ та нар зам хөлгөөний дүрмөө биелүүлэх ёстой шүү гэдэг ийм үйл ажиллагааг явуулж байгаа даатгалын байгууллагыг маш сайхан дэмжиж өгөх ёстой. Тэнгүүд зах зээлийнормоор тэр баптистлагч нар ингээ байхгүй. Тэгээ нэг хэдэн сайхан даатгалтай үлдчих юм бол Монголын жолоочны ашиг хамгаалагдана. Та нэг одоо ачаалгаа штэ тий нөгөө буруу газар зогсохоор очиж байгаа хэвээр байгаа тий. За тэгжэл нөгөө ямар ч дугуун зам, ямар ч скутер мопед одоо юу гэдэг нөгөө сураа мороо явах замгүй ээжиж тэр зөвшөөрөл нөгөөд иддэг тий. За тэгэл нэг хотын дарга нар гарч ирэх болгондоо нэг тэгин гэж ярьдаг. За өмнөх даргаыг бол одоо тэгэл улаан коммунист гэдэг байсныг л одоо би гэлтгүү бусд нь бүгд л хэлдэг байсан. Тэгээд одоо бас нэг тэр намынх нь нэг дарга байгаа. Тэгээ ер нь энэ үеийн дарга нарыг одоо энэ зам тээвэр гэдэг чинь бол өөрөө хүний аюулгүй одоо амьдрах одоо юу гэж тодорхойлох юм. Гэтэл энэ бол намаас үл хамаарах хэрэгтэй юм а гэдгийг л танаар хэлэх гээд тахгүй да. Намтай юусаа хамааралтай байж болохгүй гэдгийг. Би бол энийг одоо ямар хоо хүнийхээ зүгээс зүгээр намаас хамаардахгүй байх гэж бодоод шүү дээ. Энд чи өөрөө би түрүүн хэлсэн шүү дээ. Нэг нөхөр гарч ирээд богино хугацаанд юм уу хийчих тийм үйл ажиллагаа биш байхгүй. Энд чи өөрөө ламнаас буруу төлөвлөгдсөн хот шүү дээ. Асуудал хийсэн гинтээ миний сонссон олзсан мэдээлэлээр бол. Тэгээ тийм юм дээр гарч ирж байгаа хүн чи одоо хичнээн майлууд нэмэр байхгүй шүү дээ. Би бол тэгээс л хардаг. Би одоо Сумын газар дарга одоо тэгэл хотын уртлын нөгөө Батбол дарга маргууд ажиллаж л байсан тий. Биднээс тэгэл тэднэр чинь хөөх юм аминдаа л тухайн үедээ хөөх юм аминдаа л хийгээд байсан шүү дээ. Энэ үйл ажиллагаануудыг. Тэгээд энэ чинь анханаас нөгөө буруу төсөл. Гэхдээ менежмент мэрэгжлийн арга зүй бодлогоор хангах юм бол энэ болохгүй юм бас байхгүй гэж хардаг би. Галуу шууны мах идсэн хүн нэр жирэнгүүтлээ бидний нөгөө хийж хэрэгжүүлэхэд болохгүй байлаад мэдсэн бүр ингээд прагматик хэлбэрээр мэдсэн юмнуудыг аваачаад ахиж ихнээс байгаа ч юм. Ийм ажлын үйлдэл холбоогүй юмнууд харагдаад шүү дээ. Тэгэхээр одоо би зарим юм ингээд сонсож байхад тэд нар ингээд ингэн тэгнэ ярих нь миний инээ төрөгддөг.
Хиний ч айл үчи бид нэр тэдэн онд машины тоо тийм байхад үзээд болохгүй гэдэг батлаад манай хөрсөн таарахгүй байна гэж болцсон асуудал яхаа л хинээс нь ярьдаг хэлчих. Тэгжээтэл яах нь вэ? Пад тэгээд дараагийнх нь нэг нөхөр гараад ирсэн. Тэр нь яах нь вэ? Дахиад өөр юм яах нь шүү дээ. Гэхдээ тэгвэл эн чинь бүх судлаач шинжээчтэй суулгаж байгаа. Стратегийн төлөвлөгөө гаргаад тэгээд та битээр яах нь вэ? Та болно уу, би болно уу? Тэрэнд хүрэхийн тулд битэрийн менежментийн асуудал баг яригдах хэрэгтэй гэж би бодоод байдаг. Төгжрлийг ингэчээсээ дээ гэдэг ч юм уу. Эсвэл одоо энэ нэг жижиг энэ скутер, мопед эд чи залуучууд нь унаг л дээ. Уг нь бол унах нь зөв шүү дээ, тий. Гэтэл энийг ингийн арга хэмжээ авчаасай ч гэдэг юм уу? Энэ албанд зүтгэжсэний хувьд энэ цагийн менежмент гэдэг юм хийчихээсэй гэж авих боддог. Цагийн менежментийг хийчихээсэй. Тэгэд энэ хүүхдийн автобус гэдэг юм чи өөрөө хүүхд чи өөрөө энэ ерөнхий улсын сургуулиудад сурж байгаа хүүхдүүдэд тээвэрлэгдэж байгаа нас чинь бас байдаг байхгүй юу? 10-12-ыг бас тэгээд авахгүй байгаа шүү дээ. 7-8 гэдэг ингээ гайгүй болоод байгаа. Энэ тээвэрлэгдэх асуудлыг зохицуулах хэрэгтэй болоо гэж боддог. Миний яг боддог бодол бол 30000 хүүхэдтэй донд сургуулийн 2000 нь одоо бүр бага насны хүүхэд байдаг. Тэгвэл 20 автобус л байгаа зү. 2000 машины өдөөний нэг сургуулийн. Тэгээд эн чинь бүгдээрээ дүүрэг дамжиж авчиж байгаа. Хаасан зайсангаас Америкаас гүлчүүд ингээд сайхан явцдаг. Хаасан сонгоноос баяшунаас нэг дор олж өгдөг юм. Ингээд сайхан дамжаа. Тэр бол үнийг тээвэрлэх шаардлага гэж байгаа шүү дээ. Энэ дээрээ нэмээд нөгөө нэг 200 300 гаруй төрийн албан хаагчтай хөдөлгөөн. Энэ болгоныг ингээ харахаар үнэхээр бас юу хөдөлдөг шүү нэрэ. Бидний ингээд байж байгаа байдал маань өөрөө өвөл бид нар чинь өвөл хүүтэн болдог тийм ээ. Тэнгуутл чинь нөгөө тээврийн хэрэгсэл дотроо 3 цаг төгжрээд чамаагүй дулаан сууж авах ийм сэтгэл зүй хэрэгтэй гэж өгсөн. Ямар ч годомжинд хараад надад найдлага байхгүй. Би 3 цаг яг хөлчих нь хүүхдээ хөдөөж авах гэсэн бол. Тэгээд эмнэлэг явах бол. Тхийн тул тийм онд юу зүгээр машиндаа төгжрөө сууж. Тэгэд одоо энэ тэгшондгоо мондгоо гэж богино хугацаанд авч хэрэгжүүлэх гэж арга хэмжээ гэж эсрэг үзэж байгаа нь байхгүй. Тэгвэл энэний эсрэг бид нар юу их шаардлагатай юм шиг байна. Үгүй нийтийн тээврээ сайхан дэмжиж өгөх юм шиг санагдаж байгаа зү. Тоогийн нэмнэ гэсэн үг юм уу? Гэхдээ одоо нийтийн тээврээ бүр ямар ч тохиолдолд тэр макро эдийн засгийн үднээс юм уу ямар ч тохиолдолд өвчтөл болох хэрэгтэй байна шүү дээ. Айж цэгт би нэг цэгээс нөгөө цэгээр хүрэхийн тулд би буугаад гадаа гарахад би 15 минут л үлдээдэг байл л да. Тэгэл тогтохтой машиндаа суугаад би мөнгө төлөө явъя. Хамаалга. Тэгвэл миний хувийн тээврийн хэрэгсэл ашиглалтаас намайг татгалзуулахын тулд тэнд логистик байгууллагатлаа миний хувийн тээврийн хэрэгслийг тэнд байрлуулад энэ нийтийн тээврийн тэрийг байрлуулсныхаа хүчинд би энэ нийтийн тээврээр үнэгүй хотын төвөөр ордог энэ асуудлуудыг хий л да. Тэгээд тэр ажил цуглах цагийг энэ хүүхд тээвэрлж байгаа цагтаа зөрүүлээд өгч л да. Тэгэд энэ яг төгжлийн шалтгаан болоод байгаа энэ том захуудынхаа цагийн менежментийг хийгээд өгч л да. Энд чинь одоо Монгол хүний ажлын цаг өглөө 9 цагт ирээд орой 6 цагт тараад 18 цагаас явсаар байгаад 21 цагт очоод оройн хоолоо идээд 22 цагт унтаад нөгөө хоолнд хотоодонд нь язраад бид нэр хорт авдар тусаад эмнэлгээ очиж дэлгэх өгчөөд шүү дээ. Гэхдээ яагаад энийг хийж болохгүй гэж. Гэхдээ цагийн менежмент хийгээд өгч л. Хамгийн өөр бүтээлтэй цаг хэдий? 6 шүү дээ, 7 байна шүү дээ. Тэгвэл 15 цагт 16 цагт өөр бүтээлгүй болдог тэр цагуудыг тараал та. Тэгээ гэртээ очиод гэр бүлийнхэнтэйгээ хүүхдүүдтэй тэр англи эмэгтэй ч хүүр хүүхдүүдийнхээ соёл хүмүүжил тэр хүн зохицуул та цагаа. Тэгээ суул та. Тэгвэл монгол хүн хөгжиж штэ. Эмнэлгийн очир багсан штэ автоматар. Тэгэхгүй эмнэлэг барих юм яриад байна штэ. Энэ 80,000 буруу өрөөлтэй стандартын шаардлага хангахгүй нүүрс төслийн дутуу хэсэл ялгаруулдаг тээврийн хэслүүдийг хотоор нэг болгочоод эннийхэн гаргасан утааных нь үр дагавар өөр хүүхд таних мэдхгүй өвчин гараад тэгээд орой 21 цаг гэртээ орж хоолоо идчихэд 22 цагт унтаж өглөө нь эрт босч явсаар байгаад хотоодны автобустай болоод уул нь 18 цагаас 19 цагаас хойш хоол идэж болохгүй л гэдэг. Бид нар ямар ч боломж авахгүй шүү дээ. Ялангуяа одоо энэ төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс. Үгүй энэ болгоныг бодоод энэ цагийн менежментийг хийгээд хүүхдийн автобусыг явуулаад энэ нийтийн тээврээ бүр боловсронгуй болгоод ингээд энэ хувийн тээврийн хэрэгслийн ашиглалтаас нь татгалзуулаад эхлэх юм бодлого яагаад явуулж болохгүй гэж. Нөгөө дээр үеийн хилам хийгээд байсан нөгөө микро автобусыг маршрут явдаг тийм жижиг автобуснуудыг олноор нь оруулж ирээд чип дэрэг нэг цэгээс нөгөө цэг рүү очиход нь 15 минут л хүлээлгэдэг болгочихлоо. Тэгэх юм бол манай иргэд бол бензин шатаагаа тийм ээ энэ замдаа энэ хот тутаан донд бийцэж чадахгүй 3 цаг суух юмыг сонгохгүй шүү дээ.
Одоо бид нар 10 жилийн өмнө 20 дэд явахад телевизэд ажиллаад ингээл гүйж яхад төгжрөл утаа яах уу гэл ингээл байнгын мэдээ бэлтгэдэг байлаа. Гэтэл одоо бас ярьсаар л байгаа. Ерөөсөө шийдэл нь байхгүй. Тэгээд юу лээ 2017 онд бид нар чи метрот олцсон байна гэдэг сан дээр надад хайшлах байдаг шүү дээ. 21 онд гэр хорооллого болсон байна. 17 онд метрот олцсон байна. Одоо би чи метрон цугаал яваад гэр хорооллого болчиход байгаа шүү дээ. Энийг утааны чинь нэг хэсэг нь гэр хороол нөгөө хэсэг нь машины би сая хэллээ шүү дээ. Одоо энэ манай Монголд байгаа тээврийн хэрэгслүүдийн парк шинжилтийн 80-90% нь буруудалтай урвалтай стандартын шаардлагыг бус тээврийн хэрэгслүүд байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө баталгаат хугацаанд дууссан нэг дахь баталгааг болсон. Хоёрдугаар нөгөө агаарыг одоо бохирдуулж байгаа нөгөө байдал нь шин төрлийн өвчнгүүдийг үүсгэх аюух өндөр ягуурт таахгүй. Монгол хүний бие нэвэн муу гэсэн үг. Харах шиг л болж байгаа гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо бид нар чинь тэгээд одоо бидний та санаж байвал автомашин өдөр гэж зохион байгуулдаг байсан шүү дээ. Улаанбаатар тийм ээ. Тэр өдөр ингээд автомашины хөтлөөний хязгаарлаж өгөөд байгаа талбайд нөгөө хэмжилт хийлгэхээр урд өдөр нь яг хийлгэдэг байсан л да. Одоо машин явж байхад нь хийлгэхээр тэдэн хувь илүү байна. Агарын бохирдол гэж ярьдаг. Манагаас нь ингээд хийлгээд өдөр 15 цагийн үед хэмжүүлэхээр үгүй бараг нормонд орох гэж шүү гэж ярьдаг шүү. Тэгэхээр энэ ч гэсэн жижиг юм шиг мөртлөө судалгаа байгаа. Нэг айл 2-3 машинтай байд юм байна гэ. Үүнийг тээврийн цагтаагийн газраас зөвхөн нэг айл нэг машинтай байх тэмцэгцүүлт их боломжтой юу? Энэ нөгөө төгжрөл тасар нөлөөлж байгаа зүйлийн нэг мөн үү? Үгүй энэ тээврийн хэрэгслийн тоон замынхаа үлцэнд хүрэхгүй юм чинь мэдээж нөтөлж шүү дээ. Энэ чинь тээврийн цагтаагийн албаны хийх ажил биш шүү дээ энэ чинь. Хар хайцгийн бодлого гэж юм ярьдаг уу юу? Энэ чинь өөрөө хар хайцгийн бодлого гэдэг чинь одоо 300 мянган хүнтэй мах кабинет дээр 1 сая хүн оруулж болох уу? Ер нь бол боддоо. Тэгээд боломж байвал нэг 100 гаруй мянган тээврийн хэрэгсэл зорчих боломжтой зорчих хэсэгтээ 400-500 мянган аваад нэгийн бетанд 4 литр ус хийгээд иж болохгүй байх л та. Тэгэхээр энэ тал ялгаа агаар нэгэн асуудал шүү дээ. Тэгэхээр эн чинь өгөөс өөрөө тэр хар хайцгийн бодлого гэдэг юм чинь алдагдсан юм шүү. Тэр миний машин унах боломжоор хангацсан. За энэ нэг хот ч одоо тийм хүн амын даацтыг талах нь олдохоо болохгүй, мах нь олдохоо болохгүй, боловсролын байгууллага нэг ангидаа 60-80 хүүхдэггүй байх боломжтой юм байна гэд тэрний дараа чөлөөл явах хэрэг хангаж өгөх хэрэгтэй болов уу гэж ингэж л муухарлан боддоо шүү дээ. Тэгэхээр энэ төгжрөлийг бид нар маш олон жил ярьлаа гэж ямар ч хэрэг байхгүй угаасаа л ярина те. Яг ч шийдэгдэг учраас бид хоттой бөөгнөрч гин бөөгнөрөө л байна. Тэгэхээр энэ өвлч гэсэн бид нар бөөнөрөө л байх нь ойлгомжтой, бөөнөрөө өвлчих нь ойлгомжтой. Гэхдээ төгжрөл гэдэг асуудлыг шийдэгдэг учраас ярих нь тодорхой. Тэгэхээр таны үзэл бодол одоо яг энэ өвлийн 3 сард нэн нэг ийм арга хэмжээг авал зүгээр гэж тийм бодол. Сая та сороо мөрөнгө ярьжсэн. Энэ сороо мөрөнд чи бид нар бас ярьж л байсан. Та нар зам байрахтаа энэ дугуйн зам, явгууны зам гэдгийг тусад нь ингээд төлөвлөөч, төсөөлөөч. Ийм асуудал үүснэ. Яг тэгвэл энэ өөрөө энэ нэстэг автгаанууд чинь босоод орон дэлгэрээд байна. Энэ удахгүй ороод ирнэ. Эсвэл хэлгээл дээр ийм имийг оруулахгүй шүү гэдэг юм хийгээд өгчээ л гэдэг өглөө одоо юу гэдэг юм яриад хонх хуялсан хинч таагагүй шүү. Улаанбаатар хотын энэ төгжрөл гэдэг юм юунаас болоод байгаа гэдгийг та би манай бүгд харж байгаа шүү. Та одоо жишээлбэл юу гэж бодож байна? Юунаас болж байна? Одоо хүүхдийн сургууль амарчгаар яаж байна? Айгуу чөлөөтэй болчтой шүү дээ. Тий. Үгүй шалтгаан би биш. Тэгээ оюутнууд биш тийм дана ерхий боловсролын сургуулийн нөгөө 6 7 дугаар анги тээвэрлэж байгаа хүүхдүүд байгаа чинь. Тэгээ энэ тээвэрлэж байгаа хүүхдүүд хүүхдийн автобусанд шийдэд өгч гэлдэг. 2,000-3,000 хүүхдийг 30 автобусанд л хийчихнэ үстэй бид нар. Тэгээ хүүхд бас тэр маршрутаар ингээ яваад тэгэхээр би тах чадвартай болж өгчдөг. Одоо бид нар хөтлөөл госногааны очиж үйл яваад шүү. Тэгвэл ингэж яваад энэ могооны гацаар гараад гараа өргөж гараад автобусандаа суугаад яваад орой ирээрээ гэнэх. Яа Америк хүүхдүүд яага болгох Монгол хүүхдүүд яага болохгүй гэж. Яагаад машины уртлын судал сууна гэж үйлдэх хүүхдүүд байх хэрэгтэй гэж. Тэгж яагаад амнаас алддаг. Болохгүй шүү дээ энэ. Энэ ч өөрөө шийдлэхүүний үндэслэлтэй юм шүү дээ. Урт сууд бүсэлсэн жийсэн битгэх магадaltaй гэдэг. Тэгэхээр манай Монгол хүүхдүүд бүгдээр л урт суудаг шүү. Тэгвэл та одоо захын орос юм уу эсвэл нэг газар очиод үзээрэй. Бүх хүүхдүүд нь арийнхаа судалж байгаа төсөв өсөлчдөг шүү. Хамгийн наад зах юм л энэ шүү. Төрийн албаныхан яваад байгаа энэ тээвэрлэлтийн ажилчдын автобус гэдэг юм аа шийдчихэлтэй. Өдөр ядахтаа тэр машинуудынхаа зогсоолд нь бусдын зогсоолд тавьж гай болоод тэрийг авч тэнэд байхгүй амар болно шүү. Өглөө нь автобусаараа явбал оройн нь автобусаар явчих. Инхээр хүүхдээ автобус явуулаад ирэхээр тэр хоёрын цагын зөрөөд эхэлнэ. Нөгөө тээвэрлээд ажилтаа явна гэдэг ихийг хангаад байгаа юм нь өөрөө зөв системд ороод ирэхээр хүүхдийн автобус нь хүүхдээ тэгээд явчихна.
тэд нэр автобусандаа суугаад ажилдаа явчих цэвтэр ямар төгжил баг. Би бол ингэж л бодчих. Тэг үзэх хэрэгтэй. Тийм бол одоо энэ чинь болох юм шүү дээ. Эсвэл би хүүхдээ өглөөд гараад оролтоор амын богоод өглөөд гараад тэгэхэд би 15 минутын дараа ямар нэгэн унаанд суудаг болох шүү дээ. Гээд намайг хөргөчдөг. Би ингэж л боддог. Энэ Улаанбаатар хотын өглөөний ажил тарах үеэр ажил цуглах үеэр явж байгаа тэр хөдөлгөөн ямар байгууллагын ямар нөхдүүд яваад байгаа. Тэгвэл байгууллагад нь 500 хүнтэй байгууллагад нь та нар 5 автобус явуулчихлаа. 1000 хүнтэй автобус аюуд нь 10 автобус л явуулдаг. 1000 машины оронд 10 автобус явж байгааг боддог. Ажил дээр байх ёстой бол тээвэрлэгтээ төччихөл болчихно. Миний ойлгож байгаа. Тэгэх юм бол энэ Улаанбаатар хотын төвүүдээр байж байгаа энэ зогсоолууд одоо энэ хөтөлбөрийн зогсоолыг та нар анзаараарай. Хөтөлбөр нь бараг 9 10 гэж онгож байхад өөрчлөлтөж байхгүй хад зогсоолд үрцэн байна. Энд чинь юу болж байна? Тэнд төрөөсөж байгаа нөхдөө тавьж байна. Нөгөө тэр хавьд байж байгаа офис ажилчид тавьчихлаа гэсэн. Тэгээ өөрчлөлтөгч нар жуулчд зогсоол байхгүй. Ямар дампуурсан газар вэ гэж бодож. Тэгвэл тэр чинь ядчих тойроод нэг 50 60 машины зогсоо. Тэгвэл тэр 60 хүний нэг автобус болгоо явуулчих. Тэгвэл тэр 60 машин байхгүй болсон гэсэн. Тэгээ өөрчлөлтөгчдийнхээ машин хурж ирэнгүүт нь яах нь вэ? Дэлгүүр хэсэх хугацааг нь дунд чинь гаргаж ирээд 45 минут юм байна. За 45 минут өнгөө босдод нь үнэтэй шүүгээд. Зэнзүр тавьчихлаа. Та ирээ зогслоо 45 минут болоо явуулаад дараагийнхт нь би ороод зогслоо. Тинчээ жуулчд ч гэсэн харахад сэлийгээ сайхан л байна гэж. Ингээс л зүгээр боддог шүү дээ. Тийм. Тэгэхээр ийм юмнууд бас ингээд энийг тийм төвхтэй байдлаар биш хийж хэрэгжүүлээд ингээд үзүүд болохгүй юм байхгүй хаа гэж ингэж бодоод байдаг шүү дээ. Скул полиц, гиз полиц гэдэг тийм тусгай бүлэг сүлжээ болсон байна. Тэгээд тэр нь үнэ нэмэгдсэн. Одоо 2 жилийн өмнө 40 мянга, 50 мянга гэдэг байсан бол одоо 80-аас буухгүй. Тэгэл 70 мянга болсон байгаа байхгүй юу? Энд чинь бас нэг талтай бизнес явуулсан байна тий. Тэгэхээр энэ өөрөө анх гаргаж ирэхдээ бид нэр арай өөр хэлбэрээр гаргаж ирж байсан энэ ажиллагааг. Одоо тэр сургууль орчинд нь зам харгуу гэж юу байлаа? Хідэн сургуулиуд нь ингээд сургууль орчны бүсээр тохижуулагдсан ч байлаа те ийм айгүй аюултай нөхцөл байдал байсан байхгүй юу тэр годамжин гэрэлгүй тэгээд тэр сургууль орчны бүсэд чинь дээрэм тонууд явагддаг цахилахгүй хүмүүс тамхи татдаг энэ тэнд бөөгнөрдөг ийм асуудлуудыг үүсгэхээр нь тэнд сургуулийн эргүүл гэдэг ийм гаргуулаад тэр хүмүүсийг хэдгээр ангийн хин гэдэг хүмүүсээ гэдгийг ингэж асуудлыг шийдэгчээ гэж гаргаж ирсэн. Тэгээд мэдээж бусдууд нь зам дээр зогсоод зам зорчих хэсгийн замын хөдөлгөөний дөрмөнд зорчих хэсгийн явган хүний гарц гарамгүй хэсгээр тэр хүмүүсийг гарч ивэл товчлон жүжүүлээч гэж. Тэгсэн чи одоо зөвөр ингээ харсан чинь таны ярьж байгаагаар бол бизнес болцсон байна. Нэг талдаа. Нөгөө талдаа яасан гэсэн чинь Монгол улсын замын хөдөлгөөний дөрмөөр зохицуулсан явган хүний хоёрхан одоо эрхтэй газар байна шүү дээ. Хороолын дотор хөдөлгөөн байна. Дээрээс нэмээд энэ явган хүний гарц тэмдэглэхэд хэсэг. Энэ дээр нь очиод нөгөө нөхдөж явж зогсоод ингээ модороо тэр гарцсан дээр гарах гэж байгаа хүмүүстэд жолооч нарыг зогсоод зам тавьж өгдөг болсон. Энийг харахаар миний бүр игдүүрээд идэг. Тэгээ нөгөө жолооч нар нь юу гэхээр ингээд би гацаараа давуу эрэхтэй явах гэхээр өө чи юм уу зогсооч наад нөхөр чи юм өргөөгөө штэ гэж загнаж байгаа штэ. Энд хүртэл дампур болсон. Ингэж болохгүй. Тэр нөхөр ямар үйл ажиллагаа явуулж байгаа хэвээр гэхээр тэнд буруу тэр гацтай хэсгийн гарцгүй хэсгийг гаргаж байгаа хүүхд эсвэл тэргээр хөдөлгөөнд олцоод чадахгүй байгаа хүүхдүүдэд тусламж үзүүлээд мэрэгжил орсон зөвлөгөөгөө өөрөө авчаад ингэх юм байна би аюулгүй байдлаар зогсож ингэж хөдөлгөөнийг бас хаах юм байна. Тэр хэрэгслийг ингэж хөдөлгөөний удаашруулж хаах юм байна. Урдуур нь гүйж орж ингэж зогсохгүй юм байна гэдгээ мэддэг. Энэ явган хүний гарц гэдэг цагаан зураас чинь явган хүний ганцхан давуу эрхтэй газар юм байна шүү дээ. Би энд хаах хэрэггүй юм байна шүү дээ гэдэг мэдлэлтэй байж тэр зогсох хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ скул полис гэдэг юм дээр манай эцэг эхчүүдийн төлөөллөд ажилладаг байгаа байхгүй хүүхдийн төлөө. Тэгээд ингээд хүүхдийн төлөө тэр зам дээр ингээд 1 2 3 цаг зогсохдоо цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хазаах цохоос нь мэдэрч цагдаагийн байгууллага энэ эцэг эхчүүдийг холбох гүүр болдгоороо бас аюул онцлогтой байдаг. Тэгээ манай эцэг эхчүүд нөгөө цагдаагийн байгууллагын хүчээр ажлыг ойлгодог байхгүй юу. Энд чинь ийм аюултай юм дээр манай цагтаагийнхан зогсдөг юм байна шүү дээ хөөх юм гिचээд жолооч нар болохоор эдэр станаар үний үгэнд ордог байсан. Аюу хэцүү байд юм байна шүү дээ гэдэг ойлголтыг аваа бодогаараа бас онцлогтой шүү. Нөгөө дөрмөд зөрчөө тэгээд нөгөө дугаараа мэддэхгүй тулд одоо камерууд ингэж ажиллаж штэ. Яг нэг хэсэг цэгүүд дээр байгаа юм билэ. Яг бүрэн ингэж орж ирээгүй. Тэр хэсгүүдийг мэддэг болсон. Одоо тэнд байгаа гэдэг. Тэгээд яаж ин тэр одоо ингэж торгууд дээр явхаараа нэг юм хялгаарууд тавьчихад байна л та. Тэгээ нөгөө тэр нь яадаг гэхээр тэр камерын дээр сарнж харагддаг гинэ. Тэгээ нөгөө сэр дугаар нь харагддаггүй.
гих мэтчлэн ер нь энэ камержуулалт за тэгээ энэ дүрм зөрчих энэ төр дээр ер нь арга хэмжээ сайн идэж байгаа гэж боддгоо энэ сайн хөгжиж байгаа гэж боддгоо метрополис хотод. Зөв ер нь бол хөгжиж байгаа хувьд бол мэдээж хөгжиж шүү дээ. Гэхдээ энэ зүгээр би яг хувь хүний хувьд хэлэхэд энэ төрдөг байшин шиг энэ замын тэмдэглэлийг стандартанд байгаа болгох хэрэгтэй гэж зөвхөн хувь хүний хазуу мэргэжлийн хазуу боддгийн. Тэгэх юм бол энэ төгжрөлт чинь нөлөөлнө. Одоо бид нар AI-гаар торгоод байна гэдэг чинь өөрөө эн чинь өөрөө Монгол Улсын замын хөлбөмбөгийн дүрмийн игнэ байрлал яваа игнэ байр зөрчиг зогсогон дээр зогсомохс гэсэн нэг юм юмнуудаар торгоод байна шүү дээ. Эднийгээ торгохын тулд орчныг бүрдүүлэх хэрэгтэй болов уу гэж би бодоод байна. Одоо та энэ автор хоолын замаар яваад үзээрэй. Яг нэгдүгээр хорооллын уулзуураас наашаа энэ юу дөрвөн зам хүртэл. За. Ямар гоё юм тэмдэгнүүд тавьсан байна. Мэдээлэл тэмдэгнүүд. Та энэ нэгнээс чигээр явна, энэ нэгнээс баруун иргэн зүүн иргэн гэдэг ерөөсөө таныг ингээд тутамд чинь ингээд мэдээлэл хангаад өгч чинь. Ийм зам та зөрчихгүй. Энийг зөрчиж байгаа нөхдөд бол хатуу тэмцэх хэрэгтэй. Тэгэхээр ийм орчин бүрдүүлээд өгчөөл гэдэг. Ийм орчныг бүрдүүлчихвэл манай жолоочны хөдөлгөөнд оролцох сахлах сайд нэмэгдэнэ. Дээшлэнэ. Энийний дараа ягараа ястаа тэр зөрчөөд байгаа нөхдүүдийг ийм сайхан тэний хүнч төөргөөрг болчиход байхад зөрчөөд тэднийг бол жинхэнэ юу 20 мянга бол ямар ч нөлөөлөл байхгүй болцсон гэж бодох хэрэгтэй. Ер нь бол тэгжээж бид нар эдрийг згцэлж аавна. Тэгжээж бид нар мөрөөрөө явж байгаа хүнийг амь насыг аварч чадна. Тэр танхаж удаас гэж би боддог. Тэгэхээр эхлээд энийг сайн болгочих хэрэгтэй те. Энэ яагаад төгөлдржүүлэх хэрэгтэй. Энийг бол бүр маш юм хүний одоо ингээл тээврийг зогсоосон юм уу эсвэл хүн торгуул ирж байгаа ч хүний эрхэн талдж байгаа үйл ажиллагаа шүү дээ. Энэ өөрөө процесстэй, нарийн процесстэй шүү дээ. Хүний эрхэн талдж байгаа юм чинь бүр аюу тийм сериосны ханддаг байх хэрэгтэй байхгүй юу? Одоо бүр баталгаатай. Тэгэхгүй төөрдөг байшин шиг юм зам тавьчаад зарим зам дээр нь би Монгол Улсын замын хөлбөмбөгийн дүрмэнд байхгүй юм тэмдэглэл хийчихэд тэгэхээр тэрийг зөрчөнгөө хүнд ороод ирэх юм бол энэ чинь ард түмний эсрүүцэлтэй тулхаас өөр арга байхгүй шүү дээ. Тэгвэл энийг мэрэгжлийн болох хэрэгтэй, төгөлдржүүлэх хэрэгтэй, бүр яг энэ ном журмынхаа дагуу болохын тулд тэгэхээр энэ зам дээр байгаа нөхцөл байдлуудаа сайжруулах хэрэгтэй гэж би ингэж хардаг. Мэрэгжлтэй. Гялгарууд наагаад байгаа дээр. Тэр бол санаатай үлдэх шүү дээ. Ер нь бол энэ Улсын бүртгэлийн дугаарыг буруугаар ашиглах хуурамчаар ашиглах юм бол эрүүгийн хариуцлага хүлээдэг дээрээс нэмээд эрхийн насдаг хүлтэй. Тэгэхээр тэгж явж байгаад баригдах юм бол одоо нэлээд өндөр арга хэмжээ авах байх. Энийг нөгөөдөл чинь мэдэхгүй болмоос тэгж яваад шүү дээ. Тийм учраас энийг мэдрүүлэхийн тулд энэ даатгал цагдаагийн байгууллагууд нөгөө мэдээлэлээр хангах хэрэгтэй байхгүй. Дүрмээ мэдэхгүй байгаа нь тэр авто сургуулиудтай холбоотой юу? Чадварлаг жолооч чадахгүй байгаа нь. Заашгүй холбоотой шүү дээ. Энд чинь эднэрийг сургаад эн чинь мэрэгжил шүү дээ. Одоо л зүгээр нэг хэрэгцээ гэж ойлгоход хизээш хэрэгцээ байгаагүй жолооч юм л. Энэ мэрэгжил. Энэ хүн мэрэгжилтэн байхгүй. Тэгжээж би энэ хүний амнаас эрүүл мэнд ноцтой охирол учруулж магадгүй энэ эдийг ашиглах хэрэг авч байгаа. Тэхийн тулд тэр жолооны курсын гэдэг байгаа нөхдүүд энийг амжиргаагаа хэрэглэх талхахны хэрэгсэл болохоос гадна тэр хүний бусдын амнаас аюулгүй байдлыг хамгаалах ийм хүн битэж яах гэж бодох хэрэгтэй. Тэгэх юм бол аль аль талдаа яах нь энийг сайн судалдаг бол. Тэгэхгүй бол одоо жолооны курс миний ойлгож байгаагаар бол орохдоо л би төгсөх виз авчих гэдэг шиг байна. Орохдоо. Яг гэвэл би тань дээр хурж ирээд орё гэдэг нь бол та төгсөж чадахгүй гэж асууж шин. Энэ бол би судалгаатай ярьж байгаа. Тэгвэл та төгсөх нь за төгсөх юм бол орё. Төгсөхгүй та сурахгүй төгсөхгүй гэдэг байлчих юм бол тэр хүн орохгүй нь шин. Төгсөгдөг сургууль руу хайгаа яваад шин. Яг энэ юутай холбоотой гэвэл энийг судлахгүй л гэж шин. Энийг нэмхэн ном. Энэ нэмхэн ном нь өөрөө юунд хэрэгтэй гэвэл энэ өөрөө амьд явах гэж хэрэгтэй. Дараа нь хөдөлгөөнд орсон бусдын аюулгүй байдал эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй байхгүй. Ийм л энгийн юм байна. Тийм учраас би одоо эцэстээ юу гэж хэлэх гээд байна гэхээр иргэд минь хөдөлгөөнд оролцогчд минь тийм ээ. Одоо энэ сэтгүүлчид ингээд цаг нараад зарцуулаад энэ цагдаагийн байгууллагын аль багчд маань, энэ төрийн байгууллагын аль багчд маань ингээд сайхан халуунд цаг заваа зарцуулаад та бүхэн ингээд өрсөн сэргийлэх юм санамж сэрэмжлүүлэг өгөөд энэ тэмдэглээ тавиад аюулгүй яваач гэдэг ингээд хилээд тахт энийг биелүүлээд аль аль талдаа биелүүлээд явах юм бол аюулгүй байдал чинь сайхан хангагдана. Та нарын дэмжлэггүйгээр энэ энийг хийж байгаа хүмүүсийн ажил явахгүй гэдгийг л бас анхааруулах нь зүг болов уу гэж бодож байна. За ингээд бүх бат хурандаа манай энэ удаагийн чөлөөт ярьслага байлаа. Тэгээ чөлөөт ярьслагын маань урилгыг хүлээж аваад бидэнтэй яг энэ сэдвэрээ одоо өөрийнхөө үзэл бодлыг илэн далангуй илэрхийлсэнд маш их баярлалаа. Би одоо яг энэ сэдв чинь маш том сэдв гэсэн ч та бол яг гол сэдвүүдээр айгүй одоо их далаацтай зүйлсийг хэллээ л гэж би одоо
үзэж байна. Тэгээд танд болон одоо таны гэр бүлд нь хамгийн сайн сайхныг хүсье, ажилд нь өндөр амжилт хүсье. За ингээ та бүхэн ч гэсэн эрүүл сарвал гэр бүлээрээ бүрэн бүтэн байх болтгоо те орой очиод халуун гэр бүлээрээ цуглаад ямар нэгэн хүн зураанд мөргүүлчихээгүй, зам дээрээ осолд орчоогүй, юм юунд үр ширэнд орчоогүй ингээ бүгдээрээ сайхан суугаад халуун амбулаараа ширээгээ торч суугаад хоолоо идэх шиг сайхан жаргал Монгол айл өрх бүрт байгаасаа. Тэгээ та бүхний үзэгний үзүүр хурц шудраг ёс зүг дандаа их хэмжээ явах болтгоо гэж өрөөе. За баярлалаа бас та бүхнийг намайг нэвтрүүлэгтээ уулзч оролцсоосонд. За баярлалаа.